царайлаг авьяастай байвал бүх зүйл зөвшөөрөгддөг юм уу? Requiem of Dream болон Fight Club зэрэг бүтээлүүдэд дүрээ мөхлөд амтсан жүжигчин Jared Leto уран бүтээлүүдээс гадна сонин үйлдэлүүдээр алдартай байлаа. Хүн Entertainment-тэй хамтран хүлээлттэй кинодын талаарх сонирхолтой баримт мэдээллийг хүргэх зураг айсв. Энэ сар Tron Ares, The Strangers, Frankenstein зэрэг кино бүтээлүүд өндөр хүлээлттэй байгаагаас өнөөдрийн дугаараараа Tron Ares киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Jared Leto-г онцлохоор бэлтлээ. Natural харизмаараа олон тооны шүтэн бишрэгчдийг цуглуулж чадсан Jared Leto өөрөөс нь ярьцлага авч буй эмэгтэй сэтгүүлч нарыг тухгүй байдал үргэлж оруулдаг. Энэ нэг удаагийн явдал биш, ярьцлага болгон дээрээ сэтгүүлчид хэтэрхий ойртож сэтгүүлчийн гадаад үзмжийн талаар тохиромжгүй комментүүдийг хэлдэг. Түүний гаж үйлдэлүүд нь үгээр зогсолтгүй. Өөрийнхөө нэг аялын тоглолтын үеэр шүтэн бишрэгчтэйгээ Sleep Over зохион байгуулж ирсэн байна. Өмнө ярьсан үйлдэлүүд нь том хөсөн уулын ил хэсэг л болж байгаа юм. Цаашаага өөр олон баримтууд байдаг гэжээ. Хэрв та нар ямар нэгэн хэмжээний авьяастай болохоор тухайн үйлдэлүүдийг нь үл тоон шүтэн бишрэгчт нь дагсан хэвээр байхыг хармаар байгаа бол 2025 оны 10 сарын 10-нд Хүн Entertainment төвд гарч эхлэх гэж байгаа Jared Leto-гийн гол дүрдэн тоглосон Tron Ares киног үзээрэй. Анхны үзүүрийн эхний 50 хүнд попкорн болон ундаа өнгөө. Мөн хүлээлттэй кинонууд цувралыг үзснээр 1 жилийн кино үзэх эрхийн эзэн болох боломжтой юм байна шүү. Та нар маань тэгэхээр одоо алгасгалгүй үзээрэй. Хүн Entertainment төв.